Энэ сүүлийн үед бол нэг арчил хөгжсөн Монгол оронд 25 жилийн дараа би их цочтмаар зүйл харж байна. Одоо би бол хувийн хвшлээ дэмжих тал дээр илүү их одоо хүч хаях хэрэгтэй гэдэг улам бүр ойлгож байна. Та бүхэн мэдж байгаа одоо төмөр замыг 10,000 зэрэг татаж бариулна гэж. Энэ өстө чөлөөт эдийн засаг арчлыг сүйтлэнэ гэсэн үг. Цэргийн эдийн засаг бий болгоно гэсэн үг. Жишээ нь Гитлер олзны зөргүүдээр замаа бариулж ирсэн. Гитлер олзны хоригдлуудаар цэргийнхаа одоо хэрэгтэй зүйлийг хийлгдэг байсан. Та бүхэн мэдж байгаа шүү дээ, Шиндлерийн бичиг гэдэг кинонд гардаг үсттэй тийм ээ. Жишээ нь Сталин Власовчуудаар энэ төмөр замыг тавиулсан байхгүй. Өөрөөр хэлбэл одоо Власов гэдэг Германы талд урвсан цэргүүдийн олзлогдсон цэргүүдээр энэ Монгол дахь төмөр замыг хятад руу цэрэг зэвсэг зөөхөд зориулж байсан. Энэ одоо Чоолсон руу 90 цагаас Чоолсон руу энэ хятадаас одоо урд хил хүртэл ийм төмөр зам тавьсан байхгүй. Харалта Гитлер, Сталин тийм ээ. Энийг тэр үтэл одоо бүр коммунистууд хүртэл цэргийн коммунизмаас жирэгдэг байсан байхгүй. Өөрөөр хэлбэл цэрэгчсэн эдийн засаг бий болох. Энэ бол цэрэгчсэн эдийн засгийн бүх салбаруудыг дампууруулна. Хувийн хвшил байхгүй болно. Чи ажил хийгээгүй цэрэгтэл ордог болно. Тэгэхгүй бол чамд ажлын байр олдохгүй болно гэсэн. Ийм аимшигтай мээрээ сууж шít. Тийм учраас би бол одоо өөрөөр хэлбэл тэр одоо цэрэг төсгөлсөн бизнес эхлэх юм бол тэр бизнес бусад бүх бизнесийг сүйдэлж чадна гэсэн үг байхгүй. Энэ ийм аюултай зүйл яриад би зориуд хэлээ. Энэ хүн төрөлхтөнд ийм одоо бизнесийг бол дарангуйлагчнаар л хийж ирсэн. Одоо жишээ нь бол цэрэгчдсэн бүр цэргийн социализм байгуулж байгаа оронд байна. Яг үүндээ тэр орн бол тэр өдөртгснөр одоо зүгээр хүн төрөлхтний өнөө цагтаа хөл нийтлэл хичээсэн ч чадахгүй. Яг тэгвэл асар том цэрэгцэн эдийн засаг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ хүмүүс юу ярьж байгааг ерөөсөө ойлгосон. Харьцуулбаны дарга санаачлаа. Гэхдээ харин энэ Баттулгыг Сталины Гитлерийн сүнсийг босгож ирэх гэж би яаж мэдхий? Ийм арчилс үзэлтэн гэж ийм коммунист, ийм цэргийн коммунист байна гэж би яаж мэдвэ тэр чинь. Тэгээд бас хувийн хвшилд өөр ажиллаж исэн хүн шүү дээ. Энэ чинь бүх хувийн хвшил секторуудыг бүгдийг дампууруулна гэсэн үг шүү дээ. Ямар руу явж байгаа энэ үр дагаврыг ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ тэгээд Улаанбаатар зөндөө хүн ажилгүй, залуучууд ажилгүй шүү дээ. Тэднийг хөдөлмөр хөлсийн нөгөөд ажил хийлгэж дээ. Тэгвэл тэр зах зээл чинь идэвхжтэй байгаа үстэй. Эцээц зах зээл гэдэг чинь орлоготой хүмүүс орлоготой бол зах зээл идэвхтэй байдаг байхгүй. Эдийн засаг сэргийдэг.